Welcome to Freddy Fazbear's Pizzeria, where fantasy and fun come to life. Hit it, guys. We're going to have so much fun together. Five Nights at Freddy's өмнөх ангид юу болсныг санацгаая. 1967 онд Edwin Murray Murray's Customary-г өвлөн авав. 1968 онд Fiona Edwin хоёр гэрлэх бөгөөд 1969 онд тэд хүүхэдтэй болж David хэмээн нэрлэв. 1970 оны Fall Festival-ээр Осол гарч Fiona нас барах ба Edwin M1 буюу анхны мимикийг бүтээв. 1975 онд David нас барах бөгөөд Edwin M2 гэх мимикийн дараагийн загварыг бүтээдэг. Энэ хоёр Henry William хоёр хамтарч Fazbear Entertainment-ийг үүсгэх ба Edwin-ийн ажилчдыг булааж эхлэв. 1979 онд бүх зүйлээ алдсан Edwin сургаггүй алга болж Murray's Customary-ээр дампуурсан ч Edwin-ийн бүтээлүүд ажилчид зэргийг тэр чигтэн булаасан Fazbear Entertainment томорч олон салбар ресторанууд байгуулдаг. Мөн мимикийг ч William өөрийн болгосон байсан ба Fazbear Entertainment мимикийн талаар ерөөсөө мэдээгүй юм. Харин Henry William-ийн хийж буй зүйлсийг бас мэдээгүй ба Edwin-ийг өөрөө л энэ бүх зүйлийг хийж байна гэж бодсон хэрэг л дээ. 1983 онд William-ийн баггүй Fredbear хазуулан нас барав. Henry-гийн охин Жус гадны нөлөөтэйгээр нас барах бөгөөд 1985 онд Circus Baby-гийн пиццаны ертөнц нээгдэж William-ийн охин Baby далуулав. 1987 онд Henry аниматроникуудыг шинжлэх ба харуул хийж байсан Jeremy-г нэгэн аниматроник хазаж гэмтээв. За энэ хүртэл хэдүүлээ ярьсан байгаа. Тэгэхээр яг л өмнөх шигээ референс буюу штатсан материалуудаа доор нь бичиж үлдээх тул өөрсдөө ороод чалгаарай. Мөн чи Five Nights at Freddy's-ийн фэн мөн л бол лайк болон subscribe хийхээ битгий мартаарай. Бас янз бүрийн сонирхолтой манга, вебтун, зурагт номуудыг уншихыг хүсвэл www.mngsc.me руу орж уншаарай. За тэгээ бичлэг рүүгээ орцгоё. Let's go. Майкл гэртээ буцан иржээ. Бидний мэдгээр William manipulator буюу тархиг угаахтаа маш мэрэгжлийн хүн шүү дээ. William Michael-ийн тархиг угааж, дүүгийнх нь нөхөлд байнгын буруутгаснаас болж Michael гэмшил, шаналлаа дэгдэж эхэлдэг. Үүнийг нь William өөрийн талд ашиглан Michael-ыг үе үе дуршилтанд оруулж сул дорой болгодог байлаа. Энэхүү William Fazbear Entertainment-ийн нөлөө бүхий хүн хэвээр байсан тул Michael туурамч нэр өгөн 1987 оны сүүлийн шөнө харуул болгон оруулдаг. Үүнийг бид Fun Guy-ын 7 дахь залгалт дээр мэдэж авдаг шүү дээ. Ухаандаа бол William Michael-ыг оруулан эндоскелетонуудыг гартаа оруулах. Цаашид эндоскелетонуудыг хэдүүлээ эндо гэж дуудаад явъя. Эндоскелетон гэж жоохон ядаргаатай санагдаад байна гэдэг. Тэгээд тэр шиндээ той аниматроникуудын эндог Michael ухаж байгаад баригдчихдаг. Ингэх явцад нь Michael хүүхдүүдийн зогцсны үнээр шингэж орхиноо. Тийм. Яагаад William өөрөө 7 дахь шөнө яваагүй Michael-ыг явуулсан бэ гэхээр өөрөө цагдаа дээр байцаалт өгч байсан ба мэдээд сэжигтнээр татагдсан ч нотлох барин тангалтгүй болмаас хэрэг хүлээгээгүй. За тэгвэл хэдүүлээ. Той аниматроникуудын эндог сонгох болсон шалтгааныг дэлгэрэнгүй ярьцгаая. Уг нь үндсэн тав буюу Vidrid аниматроникууд дотор сүнснүүд байгаа штэ. Тийм битэл яагаад тоёдыг сонгох болов? Ён түрүүнд Vidrid-үүдийг сэлбэг болгон ашигласан учраас тэдний Remnant-ыг ашиглаж болно гэж үзсэн хэргэлдээ. Remnant гэдгийг дараа нь тайлбарлаж өгье заа юу. Ерөнхийдөө үндсэн сүнстэй аниматроникууд дээр дуршилт хийвэл алт гэрстэл өндөрт бол William сүнс шүүгэлсэн байх магадлалтай той аниматроникуудын эндо дээр дуршилт хийвэл зохино гэж үзсэн хэргэлдээ. Тэр нь юу сүнс вэ гэхээр FNAF 2-ын газрыг хаахын тулд нэмээд 5 хүүхэд алсан да. Тэднийхэн сүнс байж магадгүй гэж бодоод байгаа. Ийхүү хэдий баригдаж халагдсан ч Michael амжилттайгаар эндонуудыг хулгайлж чадсан бөгөөд William ч эндонууд дээр дуршилт хийж эхэлдэг. Тэгээд мэдээж олон дуршилтын бит хэрэгтэй учраас хаагдсан Circus Baby's Pizza World-ыг түрээсийн газар болгож эхэлсэн ба өдрийн цагаар энэ тентхийн газруудаар түрээсэнд явуулаад оройн засвар нэрээр Funtime аниматроникуудынхаа олзыг шалгаж тэднэр дээр дуршилт явуулж эхэлжээ. Гэхдээ тэднэр дундаас охиныг нь алсан Circus Baby-г тусдан байлгадаг болсон байдаг. Тэгээд Circus Baby-г түрээслэх боломжгүй гэсэн үг. Үүнийг бид мөн л кинон дээрээс Easter egg маягаар харсан билээ. За тэгвэл Funtime аниматроникууд юуны илүү содон бас энгийн аниматроникоос ялгаатай байсан бэ гэхээр энэ хоолойг сонстоо.
There's no doubting what you've achieved on a technical level. These are clearly state-of-the-art. There are just certain design choices that were made for these robots that we don't fully understand. We were hoping that you could shed some light on those. She can dance. She can sing. She's equipped with a built-in helium tank for inflating balloons right at her fingertips. She can take song requests. She can even dispense ice cream. With all due respect, those aren't the design choices we were curious about, Mr. Afton. Уг харилцаа ярианаас бид William Edwin-ийн блупринтүүд мөн аниматроникуудыг ашиглан ямар их сайжирсныг олж мэддэг. Мөн Fazbear Entertainment William Edwin-ийн зүйлс байгааг мэдэхгүй байгаа. За тэр яг хэдүүлээ Funtime аниматроникуудыг Funtime, Toy аниматроникуудыг Toy гэдээ дуудаад явъя. Edwin-ийн блупринт болон мимикийн чипний ачаар Funtime-ууд дуу хоолой дуурайх, Toy-ийн доны ачаар царай таньдаг болгох, дээрээс нь нэмж өрөөнд хэрэг хүн байгааг тоолох зэрэг технологиудыг нэмж хөгжүүлсэн байдаг. Мөн бүгд өөрсдийн гэсэн цэжинтэй хөндөй хоосон бөгөөд хүүхдүүдийг тэндээ нууж улгаалдаг болгон хөгжүүлжээ. Тэгээд л саяны харилцаа яриан дээр Fazbear Entertainment-ийн ажилтан ойлгохгүй байна гэхэд нь William Өлөгкөө худлаа хэлээд аргалцсан гэсэн үг. Дээрээс нь цагдаа нар аллагын эргүүд их гараад байгаа болохоор ерөнхийдөө хэрэгтэн хайж байгаа. Тэгээд гадагш гаралгүй хэргийг намжихыг хүлээнгээ хулгайлсан хүүхдүүд мөн өөрийнхөө Майкл дээр хүртэл хэрцгий дуршлуудаа үргэлжлүүлэн хийж эхэлдэг. Тэгээд ч болоогүй. Сүн шүүгэл дээр хүртэл маш чухал нээлтийг хийсэн юм. Remnant болон Agony. Дээрд орсон Remnant та одоо дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Хүүхдүүдийг өөхөх үед Remnant мөн Agony-гийн хоёрын нэрийг гардаг. Эрэг нэрг нь Remnant, сөрөг нь Agony. Remnant нь альва зүйл чингэж хорогддог бол Agony нь ямар ч биегүй хэлбэрээр оршино. За ер нь бол аниматроникууд доторх сүнс нь бүгд Remnant, Endo дотор шингэсэн байгаа гэсэн үг. Харин бидний мэдэх Shadow Bonnie, Shadow Freddy нар нь Agony юм. William илүү ихийг сурчаас ойлгож байлаа. Хэрв Remnant шингэсэн Endog тодорхой температурт байлган халаавал Remnant нь Endoноос салаад тусдаа шингээ хэлбэрт орон хадгалах боломжтой болдог. Харин тодорхой хэмжээнээс их болгоул Remnant нь устдаг. Мөн шингээ хэлбэрт оруулсан Remnant өөр ямар нэг амьгүй зүйл шингээвэл тухайн шингээсэн зүйл нь амьддаг. Жишээ нь утсандаа шингэж бол утас чинь амьд явчих нь штэ гэдэг аахгүй. Харин амьд зүйл шингээвэл яадаг талаар сүүлд нь тайлбарлаж өгье. Одоо тайлбарлавал сүүлд нь ярих зүйлээ спойлдчих гээд байна. За тэгвэл Agony-гийн талаар хөөрхөн тайлбарлаад өгье. Agony гэдэг нь үндсэндээ тухайн сүнснээс халан нэг дор цугласан сөрөг энергиуд юм. Давчхандаа бол маш олон сөрөг энергиэс бүтсэн нэг том FNAF-ийн дүр. Саяхан гарсан Fazbear Frights гэх богино түүхүүдээр Agony-гийн талаар илүү төвлөрөн бидэнд харуулсан. Та хэд маань өөрсдөө сонирхох гэх юм бол Fazbear Frights graphic novel V3-ийн Hide and Seek-ийг олж уншаарай. Энэ дээр Agony-ийн сөрөг сэтгэлөдлөөс эхлээд бүх сөрөг зүйлэр хүчтэй болдог. Харчин энэ дээр ингээд айдас болон уур хилэн ингээ байхгүй болонгууд алга болсноо эргээд ингээд сөрөг сэтгэлөдөл нь гараад ирэнгүүт гараад ирж байгааз бүр ингээд том төрхөөр. Ихэвчлэн Agony-ийн туулайн төрхтэй байх ба уг төрх нь William-аас болж гарч иржээ. Тэгээд Agony яаж Shadow Animatronic гэж мэдэж байгаа вэ гэхээр мэдэж William Agony-г сөрөг энергээр тэжээдэг. Тэр нь FNAF 4-ийн дуршилтын хүүхдүүдийн айдас траумагаар хоолдог байсан гэсэн үг. FNAF Special Delivery дээр бид Remnant болон Agony-г цуглуулдаг. Хит их Agony цуглах үед Shadow Bonnie гарч ирж байгаа нь илүү нотолж байгаа юм. Бас өмнөх бичлэг дээр хэлсэнчлэн уйланхай хүүгийн сүнс нь ингээ хоёр хуваагдаад өөр зүйл шингэсэн гэдэг нь юм учиртай. За илүү тайлбарлавал сүнс нь өөрөө Fred баавганд толгойд хорогдож харин өөрийнх нь оршихуй жихмэлт нь хорогдсон гэсэн үг. За 1993 он руу очицгоё. William Fazbear Entertainment-аас бүрмөсөн тусдаа гарсан байх ба Afton Robotics хуваарь авцад компани хөгжүүлэн цааш явсан байдаг. Харин Henry ус руу айсан чулуу шиг л алга болсон байх бөгөөд Fazbear Entertainment шинэ CEO-тай болжээ. Одоогоор шинэ CEO-гийнхэн талаар ерөөсөө ил болоогүй байгаа. Өмнө нь гарсан бүх аимшигт хэрэгүүдээс олж Fazbear Entertainment шалтаа буугаад байсан ба шинэ CEO нь ахин хөл дээр нь босохын тулд шинэ Freddy-ний пиццаны газрыг нээсэн байдаг. Ийхүү Henry болон William шиг мэдлэгтэй зохион бүтээгч байхгүй тул шинэ CEO нь Toy болон Widred аниматроникуудыг ашиглан шинээр үндсэн дөрвөн аниматроникуудыг бүтээсэн байдаг. Үүнийг мэдсэн William анхдагч хэдийн энд гартаа оруулж Remnant-ыг нь авахар зэхэж байлаа. Энэ үеэр шинээр нэгдсэн Freddy-гийн пиццаны газарт Phone Guy шинэ ээлжинд ажиллаж байсан бөгөөд FNAF 2-ын Phone Guy, 1-ийн Phone Guy нь нэг хүн юм. Яга өмнөх бичлэг дээр өөрөө хүртэл ингэж хэлдэг штэ. When the place eventually opens again, I'll probably take a night shift myself. Okay, good night and good luck. За тэр яах вэ? Майклыг өмнөх шиг л William хуурамч нэрээр шөнийн ээлжинд оруулах ба амархан эндонуудыг нь авчна гэж бодсон ч Toy-удаас ялгаатай нуг аниматроникуудад нь үндсэн сүнснүүд байгаа. Дээрээс нэмээд Toy-ыг бодвол илүү догшин. За ийм нэг тайлбар байна. Charlotte буюу Puppet нь томчуудыг үзэн яддаг, хүүхдүүдийг томчуудаас хамгаалах хүсэлтэй хамгаалагч сүнс. Харин Cassidy нь хамгаалах бус, өшөөгөө авах хүсэлтэй өш онзонгийн сүнс.
Тэгэнгүүт хоёр дээр болохоор Charlotte Toyd-ыг удирдах байсан болохоор аниматроникууд нь хамгаалах зорилгоор хөдөлж байсан. Тэгэд арай аюул багтаа гэсэн үг. Харин FNAF 1 дээр Charlotte байхгүй Cassidy-ийн аниматроникуудыг удирдах байгаа болохоор хамаагүй аюултай. Тэгээд л Michael аниматроникуудын эндэг авах гэж бүтэн 7 шөнийг зарцуулсан ч юусоо бардаггүй. Мөн 4 дахь шөнө Phone Guy Freddy далхидын халуусан талаар Michael олж мэдэх ба аниматроник дотор чихэгдүү өгсөн байдаг. За тэгэл Michael маань нөгөө зогцыг нь ухаж байгаад өмхий үнэртэй болчихноо. Тэгээд халагдсан шилтгаан бас аниматроникуудтай зүү бас харьцсан мөн өмхий үнэртэй гэсэн байдаг. Фэнүүдийн таамгаар Phone Guy-ийн сүнс утсандаа шүглсэн байх магадaltaй гэж үздэг. Ягаад гэвэл Ultimate Custom Night-ээр Phone Guy харагддаг да. За тэр яах вэ? Michael нэг ч энд авч чадлаггүйгээр халагддаг ч William нэг их төвөгөлсөнгүй. Fazbear Entertainment-ийн засан бүтээсэн аниматроникууд анхны үеишгээ загвартай. Тэгээд бүр тэр газартаа нээчээр ямар л хүн орох вэ? Мэдээж нэх удаан дислгүй хаалгаа барьчнаа. William ч гэсэн энийг мэдэж байсан. Ямар ч хүн үйлчлүүлэхээ байсан газар шуудхан хаалгаа барихад William өөрөө очдог. William зөвхөн ажилчдын л мэдих нууц зураг ашиглаж эхэлнэ. Энэ өрөөнд нь бидний мэдих Spring Bonnie-гийн хувцас байгаа. Уг өрөөний ямар ч камергүй. Тэгээд л анхны өрөөнд хүүхдүүдийг авчирч алсан байдаг. Анхны алхуудаа энд үлдсэн гэсэн үг. Энэ нууц өрөөнийхэн талаар FNAF 3 дээр Phone Guy-ын 3 дахь яриан дээрээс бид мэдэж авдаг. As always, if there is ever an emergency, please go to the designated safe room. Every location is built with one extra room that is not included in the digital map layouts programmed into the animatronics or security system. This room is hidden to customers, invisible to animatronics, and is always off camera. Уг яриан Phone Guy бичиж үлдээсэн яриа шүү за. Ингэж яг нэг Shadow Freddy-гийн дүрд оруулж аниматроникуудыг нэг нэгээр нүрхтэн өнөөх нууц өрөөнд оруулж ирэн бүгдийг нь сүхтэж эвдэлжээ. Хөөрхөн аниматроникууд анх өгсөн газараа ахаад л эвдлүүлв. Agony буюу Shadow Freddy-г ашиглаж богино бид FNAF 3-ын Follow Me mini-ган дээрээс хардаг. За энэхүү William үндсэн дөрвөн энд гартаа оруулснаар тэднийг бүгдийг нь хайлуулан бүрэн Remnant-ыг үүсгэж чаддаг. Ингээд хайлуулсан Remnant-а шууд Phantom-одод чахахад бүгд ам орно. William-ын туршилт амжилттай болж олон жилийн зорилгонд бэлгэд нэг алхам урагшилсан юм. Мань William ч дөрсгөөд Remnant-а өөртөө шахаж үзэхэд ямар ч нөлөө гараагүй. Маш том нэлт хийсэн William хүүхдүүдэд амьдлж чадна гэсэн итгэлээр дүрж Michael-ыг Circus Babies Rental Service руу илгэн Elizabeth-ыг засуулахар болно. William ч өөрөө Spring Bonnie-гийн өмсгөлийг авч уул мөрөө бүрэн устгахаар явнаа. Бороотой шөнө. Нэгийн газарт ирсэн William өрөөнд ороход түүний нүдэнд 5 сүнс харагддаг. Remnant-ыг өөртөө шахснаас олж William сүнс харж эхэлжээ. Гэтэл гэнэт Cassidy-гийн сүнс түүнийг хөөж эхлэх бөгөөд зогтохын тулд Spring Bonnie-гийн өмсгөлийг өмсдөг. Яагаад вэ гэвэл анх халсан айцыг нь ахаад өгвөл яваад өгнө гэж бодсон хэрэгэлтэй. Гэтэл олон жил ашиглагдаагүй Spring Bonnie-гийн Spring Lock ажиллаж William-ыг удаанаар дарчилж ална. Энэхүү William Charlotte-ийг өсөн өдөр шиг бороотой шөнө Cassidy-гийн үхлээр Spring Lock түгжээндээ амьдараа дарчлан өгнө. Үүнийг нь бид киноны төгсгөлдөр ч бас хардаг. Энэ үеэр Sisters Location. Michael аавынхаа үгэнд орон Circus Babies Rental Service руу инженерээр очино. Сая гарсан FNAF 2 кинон дээр хүртэл Michael-ийн тархийг ямар ихээр угаасныг бид харсан штэ. Your father's dead. Yeah, but I'm here to continue his legacy. Эхний шөнө бид Michael-ийн өмнө ирсэн инженерийг алуулсан болохыг мэдэх ба шөнө үргэлжлэх бүрт бид William-ийн хийсэн аимшиг зүйлсийг олж мэддэг. Хэрхэн хүүхдүүдээр дуршил хийдэг байсан, энэ газар нь үндэ ямар учиртай газар байсан зэрэг. Тэнд байгаа аниматроникууд бүгд дуршилтаас олж өгсөн хүүхдүүдийн сүнс учраас ямар ч том мөн рүү шууд дайрдаг. Гэвч тэр дундаас Elizabeth-ийн сүнсийг агуулах Baby Michael тусалж эхлэх бөгөөд баг багаар түүний итгэлийг олж эхлэх нь тэр. Ингэж 3 дахь шөнө Michael Baby-гийн ярианаас Elizabeth хэрхэн өгснийг мэдж авдаг. 3 дахь шөнөөс эхэлж Michael Baby-гийн заавраар тэнд байгаа аниматроникуудыг нэг нэгээр нь салган тэднийг засах гэж хичээдэг. Угаасаа Elizabeth-ыг засах үүрэгтээ Michael Baby-гийн хэлсэн ярьсан бүх зүйл итгэж байсан юм. Харамсалтай нь тийм биш байлаа. Аниматроникууд доторх сүнснүүд өөрийг нь ашиглаж зогтох төлөвлөгөөтэй байсан бөгөөд сүүлийн шөнө Baby-гийн зааврын дагуу харанхуй өнгөлөөр явн нэг өрөөнд ортол тэр нь Scoop Room буюу ухагч өрөө байж таарна. Тэнд нь Phantom-уудын салсан уягнууд харагдах ба тэдний энднууд нэгдэж Ennard гэх нэгэн бит болсон байх нь тэр. Гэтэл үнэндээ Michael заавар өгч байсан нь Baby биш Ennard байх ба мөн л Mimic-ийн хоолой дуурайх технологиор Baby-гийн хоолойг ашиглаж байсан байж таардаг. За жижигхэн факт хэлэхэд Sisters Location хиймэл оюун ухаан мөн Secret of the Mimic-ийн диспетчерийн хоолой хоёр адилхан хоолой.
Нэг үгээр одоогоо химэл оюун ухааных нь хоолой Вильямын Арнольд заавар өгч байсан диспетчерийн хоолой юм. За тэр яг хэрэг бид бэбигийн үгэнд орохгүй эсрэгээр нь явбал Вильямын хяналтын өрөөнд очих ба тэнд нь дүүгийнх нь Флаши мөн дэлгэцүүд байдаг. Тэдний хажуудах товчнууд дээр 1983 буюу уйлан хайхуу өгсөн оны хийснээр дуршилтын өрөөнүүд ч махарагдана. Ингэж л Энерт Майклийн доторхойг ухаж түүний дотор орон амьд хоёуг болгон амьдарч эхэлдэг. Гэхдээ амьд хүний бие ашигласан юм хойно мэдээж идэрэхтэнгүү Майклийн бие баг багаар ялзарч үхэлсээр Энерт түүний биеийг бүр мөсөн орхин гардаг. Тэгтэл яасан гэж Майкл ерөөсөө өгсөнгүй. Учир нь Ремнантыг шингээвэл амьд зүйлс өгшгүй болдог. Тэгэхээр энэ хоёр өөрийн өмсгөлд өгөж буй Вильям ч үнэндээ өөртөө Ремнаа жагсан байсан учраас өгөж чадалгүй өмсгөлд маш удаанаар дарчилж байсан байж таардаг. Харин түүний дарчлааныг Кассидигийн сүнс ажигласаар байсан юм. Ийхүү хоёр талд аав хүү хоёр нэг нь амьдараа өмсгөл болж харин өнөөхийнх нь өмсгөл амь орсон юм. Ингэж амьд өгтөл болсон Майкл аавдаа хандаж Father, it's me, Michael. I did it. I found it. It was right where you said it would be. They were all there. They didn't recognize me at first, but then they thought I was you. And I found her. I put her back together, just like you asked me to. She's free now. But something is wrong with me. I should be dead, but I'm not. I've been living in shadows. There is only one thing left for me to do now. I'm going to come find you. I'm going to come find you. Би үргэлж буцаж ирдэг. За энэ үргээд бичлэгээ дуусгая. FNAF-ийн бичлэгийг чанартай ихэд дор хаяж 8 өдөр зарцуулагдаж байгаа болохоор та хэд мэн жоохон хүлээц таандаасаа гэж би хүсэж байна. Чанаргүйгээр хийвэл тэгэл 2-3 өдөрт гарч штэ тий. Тэгээд чанартай судалгаатай хийж байгаа учраас удаж байгаа шүү. Тэгээд ойлгох нэг нь ойлгох бах. Ойлгохгүйд нь одоо яалтай байлаа. За тэгээд дараагийн бичлэгээс үсгэлээд хүлээгээ сууж байгаарай. Бас л 14 хоногийн дараа юм уу? Ер нь бол аль болох хурдан оруулах гэж хичээнэ. Гэтэ ер нь жоох удах бах. Хэрэг үнэхээр ажил багтай зав ихтэй байвал өмнө нь ч бас орж болно штэ тий. За тэгээд та хэд маань лайка дарахаа мартваа. Лайка дарахгүй бол гомдё шүү. За дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Хайртай шүү.